За сайн байцгаана уу? Орой минь нураа эрт дэлгэрүүлгийн төвийн үзлэгийн дүгнэлт хариуцсан юм чи Сэлэнг байна. За та бүхэндээ энэ өдөр бүдүүн шулуун гидсний хор тавдрын талаар товчхон мэдээлэл хүргье. Ер нь бол дэлхийд дахинд бүдүүн шулуун гидсний хор тавдар гэдэг өвчин маань жил тутамд одоо 2 сая орчим шинэ тохиолдлууд бүртгэгдэж үүнээс 70 орчим хувь нь дандаа хожим үед онцлогддог байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор дэлхийд дахинд бол уг өвчнөөс болж амь насаа алдах өвчтний тоо 1 сая орчим байдаг нь үнэхээр харамсалтай тоо баримт байгаа. Ерөнхийдөө манай улсад Монгол улсад маань 2023 оны судалгаагаар одоо зөнхлөн тохиолдох 10 байралтай хор тавдрын 5-т нь бол уг өвчин эзэлдэг байгаа. Тэгээд уг өвчнөр 2023 онд онцлогдсон өвчтнүүдийн бүтцийг аваад үзэхэд бол 75% нь уг өвчнийхээ 3-4-р шат буюу одоо хавдрын хожим шатанд онцлогдсон бас үнэхээр харамсалтай тоо баримт гэж хэлэхээр байна. За ер нь бол одоо би энэ өвчний талаар ярихын тулд бид товчхон бүдүүн шулуун гидснийхаа бүтэц үйл ажиллагааны талаар танилцуулъя. Энэ нь бидний хоол боловсруулах замын маань төгсгөл хэсэгт буюу одоо хоол боловсруулах доод зам гэж нэрлэдэг байрлалд одоо байдаг хүндийт хэрэгтнүүдийг хэлдэг байгаа. Тухайн хүний онцлог өндөр нам одоо тэгээ дээрээс нь жин нас хүснээс хамаарат ойролцоогоор 120-с 180 см урттай 540 мл орчим багтаамжтай гөрүүлзэх хөдөлгөөнтэй ийм хүндийт хэрэгтэй байдаг байгаа. За энэ бидний идэж усан хоол хүнс боловсруулах болон шимэгдүүлэх, ялгаруулах үйл ажиллагаа явуулахын сацуу бидний ус давсны солилцоог хариуцаж ус давсны эргэн шимэгдэлтийг явуулдаг. Мөн одоо нүүрс ус буюу эслэгийн солилцоонд оролцож дулаан ялгаруулснаар бидний хэвлэн үндэд амин чухал эрхтнүүдийн маань хэвийн үйл ажиллагааг хангадаг. Үүнээс гадна хамгийн чухал нэг үүрэг бол бидний дархлаа тогтолцоонд оролцож одоо та бүхний ч гэсэн мэддгээр бүдүүн гидсэнд маань маш олон тооны микрофлорууд буюу ашигтай бичил битнүүд оршиж энэ бидний эмгэг төрөгч бактерийн халдвараас хамгаалдаг байх нэ. Ер нь бол бүдүүн шулуун гидсний хавдар гэдэг маань юу вэ гэхээр энэ бүдүүн шулуун гидсний маань ханы салстад байрладаг булчирхайлаг эсүүд маань ийм хяналтгүйгээр нөхөн төлчснөөр үүсдэг ийм өвчин. Ихэвчлэн аденоматоз полип буюу хоргүй урагцгнаас үүдэлтэйгээр аденокарцинома буюу одоо хортой хавдар руу шилждэг гэж үздэг. За энэ шилжих процесс маань нөлөөлдөг ийм эрсдэлт хүчин зүйлүүд гэж бол байдаг байгаа. Үүнд хамгийн нэгдүгээр нас ордог байх нь 50-аас дээш насны хүмүүс бол бас эрсдэлтэй байх нэ. Удамшлын хүчин зүйл буюу одоо удамд ямар нэгэн хавдар болон тухайлбал одоо энэ хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавдраар өвдсөн асуумжтай хүмүүс байна. Мөн одоо бүдүүн шулуун гидсний бусад өрөвсөлт өвчин, шархлаа, колитуудаар өвдөжсэн хүмүүс бол бас нэлээд өндөр эрсдэлтэй байх нь мөн одоо амьдралын хэв маяг сууга ажил амьдралын хэв маягтай хөдөлгөөний хомсдолтой хүмүүст бол бас нэлээд тохиолдох хандлагатай. Тэгээд үүнийгээ дагаад чихрийн шижин болон тархалтай хүмүүс бас эрсдэлтэй бүлэгт ордог байна. За мөн хамгийн гол гадны нөлөөлөд байгаа юм маань бол юу вэ гэхээр бидний идэж ууж байгаа хоол унднаас манаас нэлээд хамаардаг. Үүнд бол одоо хит өөх тос болон бид удаан шингэдэг одоо удаан задардаг уургийн хитицийн хэрэглээ болон бүдүүн гидсний гөрөлцөх хөдөлгөөнд нөлөөлдөг эслэгийн хангалтгүй хэрэглээ нөлөөлдөг байна. Мөн одоо консерванттай ийм органик бус хүнснүүд маань мөн уг өвчин нөлөөлдөг байна. За одоо зөвхөн энэ бүдүүн шулуун гидсний хавдар гэлтгүүгээр ер нь л бүх эрхтэн системийн хавдрын өвчлөлт маш их нөлөө үзүүлдэг нэг юм бол хор зуршил байна. Арх тамхины хэрэглээ манаас нэлээд эрсдлийг нэмэгдүүлдэг байна. За уг өвчний маань шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ гэвэл ерөнхийдөө ихэнх үедээ бол ямар нэгэн шинж тэмдэггүй явагдчих боломжтой. Тэгээд айжмдаа бол баасны бүтэц алдагддаг. Нэг үгээр хэлбэл гүйлэгдэг эсвэл одоо бүр өтгөн хатдаг. Баасан мөртлөө
дахин хүндэрмээр мэдрэмж төрдөг тий. Тэгээ дээрэс нь баасанд цус залхахыг илэрч болдог, хэвлийн өвдөлтүүд илэрдэг. Явандаа нэлээд хүндрээд ирэхээр бид нарт нөгөө цус багталт, шим тэжээлийн дутагдлууд илэрч эхэлнэ. Мөн өвчтнүүдэд одоо нөгөө нэг ядарч суулдах шалтгаангүйгээр энэ зовирууд илэрдэг бахнэ. За онцлогооны маш олон аргууд бол байдаг. Ер нь аливаа өвчнийг бол зөвхөн ганцхан шинжилгээгээр бол онцлно гэж байдаггүй. Тэгэхээр жишээлбэл одоо цусны шинжилгээнд цус багталтууд илэрх нь биохимийн шинжилгээнд өрөвслийн үзүүлэлтүүд өсөөд эрдэс уургийн дутагдлууд илэрч болох нь байна. Эхо шинжилгээгээр гидсний ханийн бүтцүүд одоо өөрчлөлтөө гарч болно. Рентген шинжилгээнд гидсэн доторх агуулмжуудын байдал харагдаж болно. Тэгээд дээрэс нь нөгөө баасны шинжилгээнд баасанд цус, далд цус хэдийгээр өөрт харагдахгүй одоо мэдэгдэхгүй тийм далд цус байна уугүй гэдгийг шинжилдэг шинжилгээ бас байдаг. Мөн хамгийн гол шинжилгээ маань колоноскопи буюу бүдүүн шулуун гидсний дурангийн онцлогоо бол маш чухал ач холбогдолтой байдаг. Энэ зөвхөн онцлогоноос гадна эмчилгээний ач холбогдолтой. Мөн тухайн оншийг батлах биопсиг дурангаар авдаг маш том ач холбогдолтой шинжилгээ байна. Үүнээс гадна одоо бүдүүн шулуун гидсний хавдар байлаа гэхэд бусад эрхтэн системүүдэд одоо үсэрхийлэл зэсгийг шалгахын тулд компьютер томографийн шинжилгээ чухал байр суурийг эзэлдэг байгаа. Тэгээ бүдүүн шулуун гидсний мань хавдрын өвчлөл ихэнх үедээ шинж тэмдэг багатай ингэж явагддаг учраас одоо нөгөө нэг эрт үед нь тэ эмчлэх боломжтой үед нь онцлох улмаар нөгөө нэг юу яах одоо уг өвчнөө хүндрэлээс нь урьдчилан сэргийлж эмчилгээг зохистой эмчилгээг цаг тухайд нь эхлүүлэхэд хамгийн гол ач холбогдолтой юм ерөөсөө л эрт илрүүлэхийг тогтмол одоо шинжилгээнд хамрагдчих өөрийгөө шалгаж авах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр нураа төв маань анх нэгдснээс хойш бол 21,000 гаруй үйлчлүүлэгчийг бол хүлээж аваад байгаа. Үүнээс 1000 орчим нь бол яг энэ FIT гэж нэрлэдэг буюу баасанд далд цус илрүүлэх шинжилгээнд өөрчлөлтөө гарсан байгаа. Тэгээ эдгээр хүмүүс маань цаашаа нөгөө нэг илүү наривчлсан шинжилгээнүүдэд хамрагдаад явж байгаа. Тэгээд бас цаашдаа хянуулах шаардлагатай хүмүүсээ л гэсэн үг. За тэгэхээр одоо энэ FIT гэд яриад байгаа баасан далд цус илрүүлэх шинжилгээний талаар жоохон дэлгэрэнгүй яриа. Энэ маань бол ерөнхийдөө нөгөө бүдүүн шулуун гидсний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх зөвхөн бүдүүн шулуун гидсний хорт хавдар гэлтгүй бусад одоо шархлаа, шалбархай, өрөвсөлт өвчнүүдийг бас мөн эрт үед нь илрүүлэхэд ач холбогдолтой шинжилгээ. Хамгийн гол нь нөгөө үйлчлүүлэгчид ямар нэгэн зовир шаналгаагүй урьдчилсан нөхцөл буюу одоо хоол сайх болон гэдэс цэвэрлэх шаардлагагүй. Тэгээ маш хурдан хариу маань үнэн бодиттойгоор гардаг юм ач холбогдолтой шинжилгээ байгаа. Хэрвээ та энэ баасан далд цус илрэх шинжилгээнд өөрчлөлтөө гарсан бол заавал цааш нь тодруулж одоо дурангийн шинжилгээнд орж оншоо бүрэн гүцэд тодруулах шаардлагатай байдаг.